За сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн халуун мэндийг хүргье. Өнөөдөр та нараас Солонгостойгоо ардын уламжлалт эмнэлэг Муа Ханимантай танилцах гэж байна. Манай эмнэлэг нь их гэдэг ханзны их, хүүхэд гэдэг ханзны хүүхэд гэсэн хоёр ханзнаас бүрдэж, их хүүхэд гэсэн нэртэйгээр үүсгэн байгуулагдаж, зүү төөнүүр, бомб, мөн тураах үйлчилгээгээрээ үйлчлүүлэгчдийн дунд нэр хүндтэйгээс гадна гадаад орноос манай эмнэлгийг зорих үйлчлүүлэгчид олон байдаг. Одоогийн байдлаар Монголоос маш олон үйлчлүүлэгчид манайхыг зорин ирж байна. Мөн Филиппин, Вьетнам, Хятад зэрэг орноос үйлчлүүлэгчид ирдэг байгаа. Намайг Алтан цэцэг гэдгээ би Солонгос ирээд одоо нэг 7-8 жил болж байна. Энд анх удаа энэ эмнэлэгт 14 онд би бас зүүн хацар зүүн гал дэшээ таталт өгөөд ирж эмчлүүлж исэн. Тэгээд 2 жил болоод дахиад энэ сая 15 оны 4 сард бас их харуултын ихний шатанд ороод ингээд мөрөж энэ хүзүү өрөө хэлний тал энэ мэдээг болчиход ирж ирсэн. Энд 2 сар гаруй эмчилгээ хийлгээд таан уугаад эдний эмчилгээний зогсон учраас би 2 сарын дотор вирус авсаар болсон. Нэгдүгээр орж ирсэн монгол хүн эхлээд энд энэ жижиг анкет бүгэлдэг юм аа. Өөрийнхөө нэрийн хуудас болгож одоо ингээд анкет бүглээд хоёрдугаар сарда энэ аккаунт гэдэг одоо энэ хүлээ авахтар ирж бүртгүүлнэ. Энэ бүртгүүлэхдээ энд бол ингээд паспортаа гаргаж ирээд бүртгүүлнэ. Энэ нэмлэг нь болохоор одоо 10 гаруй жил ингээд монголчууд дүүлжсэн. Ингээрээ бол энэ Солонгос улстай бас дээгүүр орж олон улсын одоо эмнэлэг зуучлалын аль бие усны сертификатыг авсан. Одоо сертификат нь юм аа. Ер нь бол монголчууд хөвшин залуухгүй ер нь одоо очиж үед бол хүний зүрх даралт ер нь голдуу те бүр илэг иймэрхүү шин тэмдгүүд маш их монголчуудын ер нь ихэнх дийлэнх голдуу тийм өвчтэй юм байна шүү дээ те. Тэр нэгсэн би ч гэсэн айгүй их даралттай Монголд бол байнга даралтны юм ууж те зүрхний юм уужсан. Энд ирж энтнийхээс юм таагаад яснаас хойш одоо ер нь даралтны юм зүрхний юм гэж уухаа байсан. Хаяа зүгээр ядарсан үедээ жоохон ядарсан үедээ эдний тангаа дуучдаг. За энэ бол энэ ардын уламжлалт эмнэлэгт ордог одоо эмийн орц яг одоо эднийхээ яг ханьяг энэ ханьягт ордог энэ бүтээгдэхүүн. Яг ингээд хийгээд дараа нь ийм хийдэг юм аа. Энийг хүмүүлэг оншийн тодруулаад онш гарсны дараа оншныхын дагуу ингээд энэ эмийг одоо ингээд найруулж өгдөг. Одоо энэ халуунаар. За энэ татварт нь яаж явах зааврууд ингээд байна. Энэ эмийг ууж явахдаа ийм эмийг заавал баримтлах хэрэгтэй. Монгол орноос хэд тарган мөн жингээ эрүүл аргаар хаяхыг хүссэн хүмүүс тангаа захиалан авч уусаар байгаа. Мэдээж тэр хүний бид үр нөлөө үзүүлж байгаа болохоор үйлчлүүлэгч маань тангаа захиалж байдаг. Үр дүнд нь маш их хэмжээгээр жингээ хасч чадсан хүмүүс их бий. Манай эмнэлгийн дарга өөрийн биеэр үйлчлүүлэгчтэй ардын уламжилт эмчилгээ хийдэг байгаа. Нуруу, хүзүү, мөн бүтэн биений зүү төөнүүр тавьж өгдөг. Тиймээс холоос ирж байгаа үйлчлүүлэгчид байнга давтан эмчилгээнд хамрагдаж чаддгүй. Гэсэн хэдий ч үр нөлөө өндөртэй байна хэмээн үйлчлүүлэгчид маань ам сайтай байдаг. За энэ одоо ханиуны картны өрөө ингээд Солонгос иргэд өөрснөө үзүүлдэг ингээд зөвхөн монголчууд гэхэд ийм байна. Ийм их монголчууд үзүүлдэг карт. Одоо жишээлбэл энийг авах нэг хуудас гэсэн чинь одоо ийм л байх жишээтэй. Тэг ингээд. Тэгээ Монголоос энэ улсад эмээ аавна, хурцлж жил өхөн ирж эмчлүүлнэ. Тэгээд энэ ардын эмнэлэг гэдэг чинь ерөөсөө хүмүүсийг өвчнөхийн бухархаанаас нь үзэж их маш их дэвчээртэй урт хугацаанд тэгж эмчлүүлснээс хүн идэгдэг юм байна лээ.
Би бол одоо 10 гаруй жилийн нэмлэгт явж байна. Одоо Солонгост би өөр нэмлэгт явдаг. Би анхаарахтаа маш хүнд их өвчтөй ирсэн. Одоо би ингээд ямар ч өвчөөлө даралтж байхгүй, сахартай байсан, сахарч байхгүй, морилж хаач байхгүй, үе мөчч өвдөхгүй. Тэгээд ийм л ингээд та бүхэн ирүүлээ гэвэл тэгээд ханьванаар үйлчлүүлээрэй. Миний мэдхийн 10 жилийн өмнөөс ирж үйлчлүүлж эхэлж байсан бол баг багаар нэмэгдсээр байгаад одоо маш олон үйлчлүүлэгчид зорин ирдэг болсон. Бусад орнуудтай харьцуулбал хамгийн их ирж үйлчлүүлдэг орн гэвэл монголчууд. Филиппин, Вьетнам үйлчлүүлэгчид хятад үйлчлүүлэгчдийг бодвол арай бага ирдэг. Ерөнхийдөө одоо ингээд бид нас агсан ахаагүй ер нь залууч ихгүй хүмүүсүүд гол нь эрүүл мэнд тэгээд гол нь хоолндоо сайн тохируулж идвэл хүн эрүүл явах юм байна шүү гэж захимаар байна. Тэгээд асуул юмнаас би тэр бүгдийг сайн хийж байгаарай гэж захимаар байна. Тэгвэл 90 сар бол явбал уртудаа наснаа. Ер нь энд манай монголчууд ирэхэд дандаа уушиг муутай, илэг муутай. Одоо бүгд тэгээд тамхинаас гарч архинаас гарч энэ эдний имийг уухад тамхи арх хэрэглэдэг. Онцлог юм. Махыг басараа өөх тостоо мах идэггүй яг 30 хоног юм ууж явах хугацаанд энэ юм чинь жилд нэг удаа. Тэгэхэд жилд ингээд биед чинь энэ эмнэлгийн эмийн үйлчлэгээ явагдаад л тэгээд дараа жил дахиад 3 жил бол ер нь залуу та нар өрөвсөл энэ чинь бүгд гараад эрүүл талтал орно шүү дээ. Тийм учраас эрүүл левел арт жаргал. Тийм үстэй. Тэгээд чи эрүүл ээжвэл танай гэр бол аз жаргалтай байх гэсэн үг шүү дээ. Тийм бол та миний дамир эрүүл өөрхөн эрүүл мэддлийг сайн анхаарал гэж хэлсэн. Ямар өвчтөй хүмүүс их ирж байна вэ? Голдуу, нурууны диск, хүзүүний диск, үе мөч өвддөг хүмүүс маш их ирдэг. Илүүдэлжинтэй хүмүүс ихэвчлэн өвддөж, түүнээс бол балан үе мөч нь өвдөж их ирдэг. Мөн сүүлийн үед эмэгтэйчүүдийн асуудлаар их ирдэг болсон. Үр тогтохгүй эсвэл ходоод өвдөх зэрэг маш олон нэр төрлийн онцтой хүмүүс ирж байна. Манай эмнэлгийн даргын даваа тал нь эмэгтэйчүүдийн эмчилгээндээ мэрэгсэн хүн байдаг. Мөн жингийн дутагдaltaй үйлчлүүлэгчид жин нэмэхээр ирж үйлчлүүлж байна. Массаж бас энэ нурууны өвдөлт тэгээд энэ гарын массаж, хөлний массаж, нурууны массаж тэгээд бомб тэгээд зүү төөнөр хийж байна тий. Цус ханж байна. Төрөл бүрийн эмчилгээнүүд л хийж байна тий. За одоо би өөрөө эмчилгээнд орох гэж байна. Миний эмчилгээг яхад тэгээд зураг авалт авта. Зүү төөнөр маань орчин үеийн ангаах ухаан болон солонгосын ардын уламжилт ангаах ухаанаас ялгаатай байдаг. Учир нь орчин үеийн ангаах ухаанд зүү төөнөрийг эмчилгээний зорилгоор хэрэглэдэг бол солонгосын ардын уламжилт ангаах ухаанд зүү төөнөрийг маш олон зорилгоор ашигладаг. Жишээлбэл хоол боловсруулалт муудах, өтгөн хадах, жин нэмж таргалах зэргийг эмчилгээний аргаар эмчилж болдог. Ийм төрлийн эмчилгээ хүссэн үйлчлүүлэгчид солонгосын ардын уламжилт эмчилгээгээр эмчлүүлэхийг хүсвэл урт хугацааны турш тууштай эмчилгээнд хамрагдах шаардлагатай. Ихэвчлэн нас агсан ахмад насны хүмүүс эмчилгээнд хамрагдаж байна. Хөлийн хувьд ярихад ясн хуграагүй бол ихэвчлэн солонгосын ардын уламжилт аргыг сонгож эмчлүүлдэг. Тиймээс орчин үеийн ангаах ухаан болон солонгосын ардын уламжилт ангаах ухаан хоёрын ялгаа оршиж байна. Тиймээс манай улсад урд нь орчин үеийн ангаах ухааныг сонгодог байсан бол сүүлийн жилүүдэд солонгосын ардын уламжлалт ангаах ухааныг ойлгож эмчлүүлэхээр эргэсдийн тоо нэмэгдэж байгаа. Солонгосын ардын уламжлалт эмчилгээнд төрөл бүрийн эмчилгээ байдаг ч
зүү түүнүүрийн эмчилгээ манай салбарын гол онцлог болж байна. Үгээр илэрхийлэхийн аргагүй үр дүнд хүрч байгаагаараа манай эмнэлгийн гол оршин тогтох үндэс суурь болж байгаа. Энэ эмнэлгийг анх би харуулт өгчээд байж чад манай найз тоя энд ийм эмнэлэг байдаг очиж үзүүлээ гэж намайг дагуулж явж анх удаа ирж үзүүлчихсэн. Тэрнээс хойш би одоо тутан ирж байгаа. Солонгос улсад үедээ ч юм уу жоохон би тэнхэр хийгээд ядрах үедээ бол эднээдээ ирээд имаа авч уугаад зүгээ тавиулаад массажа хийлгээд ингээ бүх юм эмчилгээнүүдээ хийлгээ аваад ер нь бол нэг сар бүтэн 2 сар бол явчихдаг. Миний нэг хөл бас өвддөг байсан. Энэ хөлдөө бас эмчилгээ хийлгэсэн. Одоо бол зүгээр сайхан явж байна. Тэгээ ер нь хүн эрүүл байвал тэгээд л ер нь бүх юм бүхэн хааж газар ингээд хууль дурмаа яв. Онцлог нь энд бас дандаа хүүхдүүд ирдэг ш том хүн биш хүүхдүүд. Ингээд эхээс одоо ингээд эхээсээ төрөлхийн одоо нэг юутай амьсгалын боогдолтой. Тим хүүхдүүд одоо сүүлийн үед одоо гардаг болсон байх ямар сони. Тий би одоо мэдэхгүй юм байна төрсөн. Тэгээд 2-3 сартай 4-5 сартай тийм улсууд ирж байна. Тэгээ хүүхдүүд бол гайгүй болж байна. Том эмнэлгүүдээр очихлоор таны эмчилгээ авахгүй гэд буцаж байна, уйлж байна. Тэгээ хамгийн сүүл за юмыг яаж мэдхөө яг хөө энэ ханьманаар одоо манайх тэгдэг шүү дээ. Яг хамгийн сүүлийн шатанд нэг ороод үзсэн ямар илүүдэг ш. Тэгээд эрэхтэн энэ над чи юм байна. Одоохондоо бага байна. Ёо хийж чад тэдэн сарын дараа ирээрээ гэд ингээд явах. Ингэтэн виз асуудал гардаг. Одоо виз уучин бол бас гайгүйс одоо бүр хэцүү болчиход байна. Энэ монголчууд өөрсдөө энэ болохгүй болохоор дараагийн монголчууд хүндрэл өгöd нь шүү дээ. Би тэгж л ойлгож байна. Тийм учраас манай энэ чинь виз олгодог газраа. Улаанбаатарт бол энэ байгаа. Олон улсын эмнэлэг зуучлаагээд Барс төвийн хойтолд Баяж чаштууд гэдэг байгаа. Тэрний 2 давхарт 210 номерын очиод мэдээлэл аваад тэндээсээ тэгээд энэ эмнэлэг дээрх сонирхолтой улсад бол эмнэлгийн виз авч олно. Тэгээд визэг бол элчин сайдын ямар дамжуулахгүй энэс код очно. Энэ эмнэлэгт тэгээд ирж эмчлүүлж олно. Эмчлүүлэхдээ тууштай эмчлэхгүй бол одоо бас хэлээр ороход хэл гайлах чинь 1 сар эмнэлэг дээр ч та нар ажил хийлээ гэд одоо тэгдэг болсон. Тийм учраас энэндээ тууштай явж байгаа дараа нэгцэн үзээд одоо 1-2 сар яах вэ? Эмчилгээтэй үнэлэр. Тэрнээс визний хүн бол бас хэрэггүй бахаа л гэж бодож байна. 1 сарын виз гардаг юм аа. Тэгээ явандаа ихтгэл найдвараа аваад эмчилгээнд явбал манайх 3 сараас 1 жил хүртэл өгнө. Манай эмнэлгийг зорингож байгаа ямар ч онцтой үйлчлүүлэгч бай. Бид халуун дулаан сэтгэлээр угтан авч ая тухтай таатай орчинд эмчилгээнд хамрагдуулж ямарваа нэгэн бэрхшээлгүйгээр үйлчлэгээ үзүүлэх бөгөөд эмнэлгийн дарга болон сувилагч нарт хандхад амар тайван 5 тухтай орчинд үр дүнтэй эмчилгээнд хамруулж чадна. Тиймээс монголчууд та бүхнийг манай эмнэлэгт хүрэлцэн ирэхийг хүсэж байна. Баярлалаа.